Харахуд гэрэл нэмсэн харцнаас чин би хасаа шигвар төрсөж миний баримжаалах хот болчи дэндүү тот болохоор бусдын хүсгэн мэдээчи бусдын хүсгэн мэдээчи бусдын хүсгэн мэдээчи ичээ дүүрэн байна надад бүрэн дүүрэн хайр чамаар би чин дутаж байна ганцаар байхыг хүсэхгүй ичээ дүүрэн байна надад бүрэн дүүрэн хайр чамаар би чин дутаж байна ганцаар байхыг хүсэхгүй би гүн харц гүн энэ хүн чиний зургийг зүн зүрх тун би гүн харц гүн энэ хүн чиний зургийг зүн зүрх тун no more ex just relax hair тулсан чиний бэк самта бүчин танго dance постод байхгүй тэр чин чамро бодон MP чамро бичин DP гэр дүүрэн чи бэн чамаас туссан бидий чамро дүүх бондуулсан хайрыг ич дутуулсан чамго байх цаг удаа миний амьдрал чамар тутаа зөвхөн чамар тутаа миний амьдрал чамар тутаа дүүрэн байна бүрэн дүүрэн хайр чамар бичин дутаж байна ганцаар байхыг хүсэхгүй ичээ дүүрэн байна бүрэн дүүрэн хайр чамар бичин дутаж байна ганцаар байхыг хүсэхгүй би гүн харц гүн энэ хүн чиний зургийг зүн зүрх тун би гүн харц гүн энэ хүн чиний зургийг зүн зүрх тун ичээ дүүрэн байна бүрэн дүүрэн хайр чамар бичин дутаж байна ганцаар байхыг хүсэхгүй ичээ дүүрэн байна бүрэн дүүрэн хайр чамар бичин дутаж байна ганцаар байхыг хүсэхгүй би гүн харц гүн энэ хүн чиний зургийг зүн зүрх тун би гүн харц гүн энэ хүн чиний зургийг зүн зүрх тун чамаг харах төдий дотор халуу шатах мэдрэмж хурдан ирээд намайг аваач дараад сухатуулаад суулаач надад би гайхуулаад шутахгүй болон дөрөнд дулаа бүжи алуу надад зөөлөн бүжи чиний төлөө бүгдийг хийж харангууд гэрэл хийж харин дуучин чиний юм чи хоосон цаг дүүрэж Сайн байцгаана үзэгчдээ бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Яг одоо та бүгдийн өмнө SBN телевизийн 19 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Happy 31 нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоод байна. Өглөө үзэгчдээ гэр бүлийнхэнд гишүүн болгон зориулсан Happy 31 нэвтрүүлэг маань SBN телевизийн 20 жилийн хүрээнд дээрээс нь 19 жил асралтгүй хүрж байгаа байлаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн маань эрхэм үндтэй зочдоор гайхалтай цаг уран бүтээлчд маань ирсэн байна. Амбу продакшны жүжигчин найруулагч Ангсүх. Маш баярлалаа. За, уран бичээч оюун сайхан. Заван Амбу продакшны бас захирал жүжигчин найруулагч одоо дуучин шин цаг үеийн BX. Хой доктор зэрсэн байна уу? Тацгаана уу? Нусан багаяа Монголын уран сайхны киноны уран бүтээлчид болон ОБХ 2025 үзэсгэлэнд амь бүтээлээрээ оролцсон уран бүтээлч оюун сайхан нар Happy 31 зочлоо. Таснада бүлчүний цэцэг Ерөнхий ивент тэтгэгч Наран групп таны хамгийн сайн сонголт. Ивент тэтгэгч Mobicom My Mobi хэрэгтэй бүхнийг багцлав. Хамтрагч Жүрүр аз жаргалаа хуваалцъя. За сайн. За сайн. За энэ саяны багцсан шинэ жилээр Энэ нусан багын багцд орох уу танах? нусан багын багцсан орч өдөр танах амьд хөгжмийн хамтлагаа бойл гэдэг. За баярлалаа. Юуны өмнө Манус юу? Маа телевизийн урилгыг авч ирсэнд хурж ирсэнд маш их баярлалаа. Хоёрыг сансан байна. Таныг бас их сансан байна. Баярлалаа. За 2025 дүгнүүл за манай хоёрын хувьд бол уран бүтээлийг шижигнэх шиг боллоо те амжилт бүтээлээ. Ариун сайхан байлаа. 2025 онд манай Амбу продакшн нусан багаяа 1-2 уран сайхны киногаа хийж гүйцэтгэлээ. Тэгээд бас хүмүүст бас таалагдсан маш сайхан уран бүтээлийг хийлээ гэж өөрсдөө дүгнэж байна. Ер нь бол тэгэл хамгаал топын жигсаалтын 1-2 дээр л хоёулаа байж явах жишээ нь тийм ээ. Сайн хүссэн шүү ер нь. Сайн тавгцсан тийм ээ. Тэгээ одоо тэр утсыг хаа. Йоо тэр
Өнөөдөр арга хэмжээ авахгүй. Өөртөө арга хэмжээтэй. Авахгүй баярлалаа. За авчих. Ингээд хэр давхсан утаснаас нь харагдана. Өнөөдөр давхар маркетинг яваад байгаа юм байна шүү дээ. За, оюун сайхны хувьд уран бичиж хүн бас дээрэс нь ийм үзэсгэлэнтэй байж иж уран бичих хэрэгтэй юм байна, тийм үү? За баярлалаа. Миний хувьд бол 2025 онд бол яг өөртөө болон ойр орчмын хүмүүстэй нэлээд оюуны хөрөнгө оруулалт хийсэн жил болсон. Тэгээ тэрэндээ маш сэтгэл хангалуун байгаа. Тэгээ өнөөдрөөс ийм хоёр уран бүтээлчтэй нэг санаанд өрөөсөө сонсогж байгаа яг энэ студид таараад маш их баяртай. Би өөрөө бол яг нөгөө хэл шинжилгээ салбартаа судлаач хийдэг. Тэгээд нусан магаа дээр би бол нөгөө ингээд хүүхдүүд аягүй дуртай үзээд одоо нөгөө ингээд усаар ярьж байгаа ингээд зарим хүүхдүүд ойлгохгүй яагаад ингээд өөр яриад байгаа юм бидрээс гэж тий. Энэ нөгөө нутгийн аялгыг ерөөсөө хүүхдүүд одоогийн хүүхдүүд ойлгохгүй мэдэхгүй байгаа байхгүй юу. Тэгээ одоо нөгөө юу баг монгол хэлээрээ ярихаа болчиход байна шүү дээ. Залуу хүүхдүүд ч одоо юу гэдэг тий ерөөсөө англи хэлээр яриад хоорондоо ерөөсөө англиар яриад монголоор яриад за чи над өгүүлбэр ингээ монголоор тайлбарлах хэрэг нөгөө монгол хэл байхгүй болсон. Тэгэхээр нөгөө нэг энэ нөгөө нутгийн аялгаагаар ярьж байгаа одоо юу гэдгийг тий энэ усаар ярьж байгаа энэ киног үзээд хөөх монголчуудаас ингэж ярьд юм уу гэж асуух жишээ. Тэгэхээр нөгөө энэ бас нөгөө хүүхдүүдэд ялангуяа одоо энэ хойч залуу хойчийнхэнд бол айгүй юм яг нөгөө одоо энэ алдагдаад байгаа бидний нөгөө өв соёл ч ерөөсөө хэл бичиг соёл шүү дээ тий. Бид нар чи одоо энэ монгол хэлээрээ ярих, бичих бид нар чи ерөөсөө яг энэ өвийг тээжж бид нар чи өөрсдөө монгол хүмүүс тий. Тэгэхэд яг энэ онцлогийг яг одоо яг юм хэрэгцээтэй хэл бичиг маш юм хүнд байгаа үед залуучуудтай ойлгуулад яг тэр нөгөө нэг усаар ярихад зарим одоо юу гэдгийг оюутнуудыг бид нар яг жоохон махт бол шоолдог байсан шүү дээ хүүхдүүдийг тий. Манайгийн хүүхд бүр ингээ ярьдаггүй байсан шүү дээ. Тэгж хичээлдээ ярих хичээл дээр ярьдаггүй. Ичээд идэг байсан. Тэрийг ингээ гоё одоо юу гэдгийг ингээд ийм байдаг шүү тий. Монгол улс гэдэг чинь тий дотроо ингээд одоо юу гэдгийг ингээд маш олон хэл аялгаутай нутгийн аялгаутай байхгүй тий. Тэр онцлогийг гаргаж өгсөнд нь би яг тэрийг гаргаж өгсөн уран бүтээлчтэй орж байгаа да бүр маш их баяртай. За. Киноны үед бол тэр аялгыг манайхан ч бас бүгдээрээ бас усунтгийн хүмүүс биш тий. Тэр аялгыг гаргахын тулд бас нэлээх ажилласан баг. Энэ талаар яг ямар ажиллагаа явуулсан бэ одоо? Одоо тэгээд яг бид хэд нөө анх яг ярьж байгаа л за гоё 10 жилийн тий одоо за анхаа боёно хоёрын мэдээж одоо удаах уран бүтээл юм чи хэдүүлээ одоо бас нэг юм сонин сод юм хийхгүй болохгүй залуучууд. Тэгээ залуучууд хүүхдүүд рүү чиглэсэн гоё уран бүтээл хийя. За тэгэхээр нэгдүгürt юу ажиллах вэ? За одоо юу гэдэг хүн болгон 10 жил сурч ирсэн хүн болгонд 10 жилийн найз нөхд байдаг гоё гин томоогүй насны гоё дурсамж байдаг. За энэ талаар гоё хөндүүл яаж юм гээд. За тэгээ за ерөнхийдөө ингэ зохиол анхны арам гараад ирсэн. За тэгээ яригдж байгаа түш хэдүүлээ энийг гоё юм Увс аймагт болж байгаагаар ч юм уу альсвал дорнод те ингээд альсвал аль нэг аймагт хотод биш аль нэг аймагт болж байгаагаар ингээд хийвэл яаж юм гэдгсэн. Тэгээд биш тэгвэл хэдүүлээ юу яачил та баруун Монгол аялгаараа гоё яриад энэгдээ Увс аймагт нэг юм 10 жилийн хүүхдэд ийм хөгжилтэй турсамжийн талаар ингээд гоё өгүүлчихье гэл. Тэгэл яриад тэгэл нэг кастинг ажлууд явагдаад тэгэл жүжигчдийг мэдээж нэг кастинг ажил явахаас эхлээл одоо за мэдээж одоо нэг баруун Монгол аялгаар одоо хин сайн ярьж чадах уу ямар уран бүтээлчтэй байгаа вэ гэл нөгөө бүх жүжигчдийнхаа зургийг гаргаж ирээл тэгэл кастингаа хийгээл хэлж байгаа юм л да. Тэгэл сонгогдсон хүмүүс маань айгүй сайн байсан. Тэгээд энэ хэд чинь бас давхар айгүй нэг юм хариуцлага ирчихэж байгаа юм л да. Энд ч одоо манай ингээд үндэсний нэг ингээд юм аялга тий одоо энэ ч бас нэг юм өв соёлыг бас зөв түгээн дэлгэрүүлэхгүй бол бас болохгүй. Тийм учраас нэг хүн болгон айгүй нэг энэ зохиолоо аваад дүр дээрээ айгүй ач холбогдол өгч ажилласан. Одоо жишээлбэл ямарваа нэгэн үг хэллэг дээр ингээд юм буруу зөрүү хэлчих юм бол яг одоо жишээлбэл жүжигч чинь тоглолтонд ороод эмоц нь хөдөлгөхөөрөө ч юм уу тий одоо нэг жаа гэдэг үгийг жаа гэж орж ирж гэнэ хаяа нэг одоо манай анх сүхээс нэг өвөр Монгол аялга орж ирж гэнэ тий гэдэг шиг тий. Тий. Гэтэ манай жүжигчид маань одоо ингээд нэг манай киноны бас ингээд гоё хүмүүст сайшаалтай хүрж байгаа юм нөхөр манай жүжигчдийн одоо өөрсдийнхөө тэр дүр дээр ажилласан тэр ажилбар нь бас айгүй хүмүүст хүрсэн болоо гэж харж байгаа. За зохиол бол мэдээж ерөнхий тий 10 жилийн юм явж байгаа. Тэгэнгүүтээ тэнд нэг юм сайхнагийн хэл тэр нөө хүмүүс тийм баруун Монгол аялга айгүй сонирхолтой сонсогдсон. Тэрийг магадгүй одоо юу гэдэг бас нэг юм буруу зөрүү ярьсан хүмүүс байдаг шүү энэ тэнд тий. За ингэж бол дормжилж ярихгүй шүү гэдэг. Тэнгүүд манай жүжигчд маань өөрсдөө одоо ер нь бол ихэнх хүмүүс маань бол одоо манай анхааг бол одоо увсын айл сум бэ гэж орж ирдэг байхгүй юу. Гэдэг шиг хүмүүс жүжигчд маань айгүй гоё юм өөрсдийнхөө тэр дүр дээр болон тэр зохиол дээрээ тэр үндэсний тэр хэл язгуур тэр юун дээр айгүй сайн ажилласан болохоор хүмүүстээс айгүй гоё хүрвүү гэж харж байгаа юм гэдэг.
Тий. Ер нь бол нусан багаа нэг бол яг л одоо манай үеийнхэн зүйхнийг бол яг дурсамжаар нь аялалч гэж шүү. Ер нь дээшгээ ч гэсэн яг л нэрээс 10 жил би бол яг жумпул байлаа. Тийм шүү дээ. Мэдээж яг жумп болж. Жумпул байж. Оюутан Оюутан багтаа яг нусан багаа хоёрын одоо анхаахын дүүрэл орж ирсэн шүү дээ. Ягаан устай, ягаан бодологтой, ягаан топ. Тий яг Чи бол энэ бол бүр юм хоёр өөр юмс бошгоогийн үлэг шиг юм байна шүү дээ. Тий. Хар цагаан өнгөтэй. Тэр үе муу мулталцсан. Тийм л хөвгөлтэй. Амар олж байгаа ч тийм. Тэгээд тэр цэмээ бол яг шүү дээ. Тэгээ багшийн дээдийн цээ байсан шүү дээ. Юу ярьдаг. Багшийн дээдийн. Нилээн ингээл гарахад шанс. Одоо энэ Сапорогийн цаа нэгдүгээр хоолны дэнд Кензо баар нарыг таа. Гайхамшигтай шнэ. Нилээ ахмадууд юм шүү. Худлаа Кензод орж байгаа. За чи бол хамгийн их халтур хийдэг байсан шүү. За бүгдээ сайн байна. За, манай нэвтрүүлгийг бас нэг онцлог. Нэвтрүүлэг эхлэхээс өмнө бас зочиддоо гинти бэлэг барьдаг. За тэгээ гинти бэлгээд ихтэй манай зочид өөрсдөө олж авах юм. Энэ студ дотор байрлуулсан байгаа. Энэ жижиг хайрцагтай зүйл. Энэ тун ойрхон нэг амар хол нөгөөгүй. Энэ шиг амар сүртэй анхаа тийм амар том юм биш шүү. Тэрийг авч. Бэлэг гэх юм бол энэ ч зөндөө. Чи бол тийшээ авчих гэдэг шүү. Их ойрхон. За босоод хаагаар. Босох уу яах вэ? Аа Боссон шүү. босгоор одоо хэцүү шүү. Тийм ээ аз шүү. За би Зүгээр. Энэ мөн юм. Дотор нь өөрөө нэр нь байгаа да. юу амархан болчихлоо. За. Хурлаа. За дотор нь бол нэг асуулт. За тэгээ манай нэвтрүүлгийн бас хамтран ажиллаж юм тэтгэгч Мерси брендийн. Мерси. За Мерси гэдэг дээрээс нь сайхан жүүснүүд авгаараа юм тэтгэгч Гранины бас өндөр хамтран ажиллаж байгаа. За асуулт байгаа. Юу гэж юм? За эхлээд анхаарахаас. 2025 онд хэдэн удаа завгүй байна гэсэн шалтгааныг хэлж хүмүүстэй тохирсон төлөвлөгөөт ажиллаа морьсон бэ. За яг орой 25. нэмэх нэг гэж яхад хэдэн удаа заавгүй гэж хэлсэн. За чарын чин завгүй байна гэсэн шалтгааныг хэлж хүмүүстэй тохирсон төлөвлөгөөт ажиллаа морьсон бэ. Хинээс асууж байгаа юм чи? Өөрөөсөө. Тий надад ийм асуулт ирсэн юм л да. Ямар Нэг 2 3 удаа л байгаа хта ер нь. Завгүй байна гэсэн шалтгаан. Тийм завгүй байна гэсэн шалтгаан. за үнэ хэрэг. энэ амьдралдаа юу? 25 онд 2025 онд гэсэн шүү дээ. Тэрнээс өмнөх онууд би бас 25 онд 2 3 удаа л байгаа. Яалцгүй ингээд нөгөө нэг тохирсон ажиллаа хойш тавьж ийн гэсэн яалцгүй нэг юм шалтгаан. Сая одоо яг нөгөө киноны үеэр одоо яг нөгөө нэг киногоо өгөх гээд FTV-д өгөх гээд одоо яг нэг цаг тулцсан үе мөчтөл нэг 2 3 удаа гэсэн хаа нэг 2 маяр л 3 мурын ч бас 25 он бол ер нь бол их завгүй өнгөрсөн үү? ер нь их завгүй өнгөрсөн. Нэг саянаас болол за тэгэл бужигнаал. Тийм божигнаал. Яг өмнөх оны яг сүүлээр нөгөө дольж ажиллагаагаа хийсэн мэт Тий. Тэгээд Чиний тоглодог. тий 24 оны 3 тоглолт. Тий. За тийм байна да. За хоёр сахнаас асуулт. Надад болохоор 25 онд хамгийн хичээсэн мөртлөө хамгийн царимуутай болсон мэт санагцсан уран бичлэгийнхаа тухай. За ер нь Миний хамгийн нөгөө хэлнэ үү гинэ. за энэ л нэг жоохон дутуу дөлмөг болчлоо доо гэсэн уран бүтээл. Таад өөртөө бас нэг уран бүтээлч хүмүүс болохоор мэддэг л ах. Бид нар нэг уран бүтээлчд нэг ингэдэг шүү дээ. Ямар нэгэн одоо бүтээл хийхдээ та нараар бол нэг дүр тоглохтой ч юм уу. Яаж бид нар нэг өөрсөддөө нэг юм жоохон дүр одоо дүүрсэн мэдрэмж авдаггүй тий. А тэр хэн дүүргдэгвэ гэхээр одоо юу гэдгийг одоо харж байгаа тэр үзэгч буюу тий одоо яг одоо миний уран захиалж хэлж байгаа ч юм уу эсвэл миний бүтээлийг хараад тэр сан сэтгэлээ хэлж байгаа багш нараас ахуулаад тэгээ одоо тэр хүмүүс нөгөө одоо та нараас болоод нөгөө үзэгчд та нарыг дүүргдэг гэдэг шиг надад бол яг тийм дүүрсэн тэр нэг за энэ стопер сайхан уран бүтээл боллоо гэх үед л би өөрийгөө за яг одоо нэг уран бичлэгийн нөгөө нэг дээцэгтэй хүрлээ гэдэг л нэг тийм мэдрэмжийг авах тэр нь гэхдээ хизээ гэдэг би мэдэхгүй байна. Голсон ч юм уу эсвэл нэг юм сэтгэл дундуур байсан гэхээр одоо яг бүр санаанд орохгүй нөгөө норч цааснууд л бодогдоо тий нэг бүтээл хамгийн сүүл Японы элчин сайдын яамтай хамтраад Чингис хаан музейд үзэсгэлэн гаргахад тэн дээр би анх удаа нөгөө үсгийн урлагаар би одоо бас яг соёл урлагаас сурж байгаа байхгүй. Тэгээд яг нөгөө сурж байгаа шинэ мэдлэгтэй тулгуурлаад яг нөгөө одоо Монгол уран бичлэгтэйгээ уялдуулаад ч юм уу тий ингэж хийж яхад надад нэг юм нөгөө шинэ зүйл сурж гаргах маш хэцүү байдаг.
Тэгээ тэрэндээ жоохон дүүрхгүй мэдрэмж авч байсан. Хин дүүргсэн бэ гэвэл тэр үзэсгэлэн үзэж байгаа танд хүмүүс ч юм уу те. Хөөх бүр ингээ айгуу гоё тийм өөр төрөл айгуу гоё харагдаж ингээ тэгж дүүрч байгаа гэдэг. Сүүлийнхийг хэлээр л. Ер нь бол адилхан юм байна те. Эцэгхэн заас үзэгчд үзэл үзэгчтэй сайн юу одоо комент сайн сэтгэл авах юм бол бас за ер нь төгчтэй те. Бас өөрсдөө үзэхээр ер нь жоохон муухай харагддаг шүү дээ. Бас өөсөө өө яг өөрөөсөө л ингээл өө хагаад энэ дээр ингэчдэг байж гээл ялангуяа одоо залуу уран бүтээлч болохоор бид нар ч бас өөрсдөөсөө их өө ханаа тэгээд тэрийг яам засахын тулд ер нь дараагийнхаа уран бүтээл хичээдэг шүү дээ. Хожим яг үдчихэл үдчих байхдаа энэ бол тий. Бид хоёр тэгж бодож байна. Боно юу гэж бодоод байгаа. өнгөж болсон. би ч тэ өөртөө дуртай да. Бүхэл гоё байсан да. Яд юу вэ шүүгээд идэг юм одоо. Болцсон байгаад байгаа чинь. За буйнагийнх. За миний 2025 онд контент хийх үеэрээ бүтлгүүцсэн хамгийн час өдрийнхөө дурсамжийг яг одоо халуунаар хуваалцсан үг нэ. За нэг хүү нэг өдөр байдаг шүү. Тий, ер нь бол одоо ингээд 2025 онд бол одоо манай Амбо продакшн анхаа битэрээ бол стол нөгөө нэг хүмүүсийн хэл дээр нүр их хөдөлмөрийн он жил байлаа гэдэг шиг. Тэгээд бүтлгүүтлэхээсээ илүү бас нэг ер нь нэг юм хүнд нэг тийм үе байдаг шүү дээ. Нэг бүх юм давхцаад ирчдэг те. Одоо амьдрал дээрч тэр, за одоо ажил уран бүтээл дээрч тэр ингээд бүх юмнууд авахцаад ирсэн. Одоо урд нэг юм бол битээр одоо юу гэдэг нь те өөр хүмүүсийн уран бүтээл ажиллагсан бол энэ жилээс эхлээл одоо хоёулаа Амбу гэдэг продакшныг байгуулаад эхэлсэн. За тэгэл нэг сайнны хажуугаар сар гэж. Гэтэ ерөнхийдөө муугасаа илүү сайнууд нь айгүй их байсан. Одоо жишээлбэл гэр бүлийн тал дээр ч гэсэн л миний одоо юу гэдэг нь час жил гэдэг чинь бол одоо энэ жил байгаад байгаа. Одоо миний амьдралын хувьд ч тэр би одоо өөрөө гэр бүлтэй болж байгаа. За тэгээ бүр гоё бүр том бэлэг ирж байгаа надад. За дээрээс мэдээж найзтайгаа хийсэн уран бүтээл маш олон хүмүүс тоогдож бас те гоё амжилттай явж байгаа. За тэгээ тэрний хажуугаар уран бүтээлээ хийж байхдаа би нэг юу байсан хүнд бэрцсэн. Тэгээ одоо л нэг гайгүй болж байна бас нэлээд бас урт хугацааг бас тууллаа. За тэгээд мэдээж залуу уран бүтээлчтэй уран бүтээл хийж байхад хамгийн хэцүү юм бол дүрс устдах те. Сая бид нар Нусан багааяа хоёрыг хийгээд яг зураг авалтын сүүлийн өдөр манай киноны тэр өдрийн нэг өдрийн дүрс устдаа. Яа. Хамгийн их зурагтай. Тий, хамгийн их зурагтай, хамгийн их нэг юм жүжигчдийн гоё тоглолттой тий. Камерын нөгөө хардман шатаад. Тэгээ маш олон жүжигчид бас ингээд орцсон тэр яг нэг бүтэн өдөр шөнө ингээ үргэлжилсэн сцены дүрс устдаа. Тэгээ тэрийг дахиж уран бүтээлчтэй ойлгуулж хийж манай уран бүтээлч маш сайн ойлгох шүү дээ. Тэгээд нэг өдрийн дүрс юм байна. Асуудалгүй гэд буцаж ирээд дахиад тэр сцен авч явсан тий. Уг нь тэр дүрс маань байсан бол манай кинод бүр арай илүү одоо юу гэдэг нь те одоо үзэж байгаа үзэгчд маань одоо киноноос одоо лог хөөж ядсан шүү дээ. Зарим хүмүүс бол за нийтмийн киноноос ямар юм нэг лог хайдгийн те гоё тэрхээ унтраагаал гоё хөгжилтэй байдлаар үзэж нэз гоё стрессгүй гэдэг бол зарим хүмүүс нь лог гайгаад юм. Яагаад ингэж юм хурдан ингэж яваад ритм хөгөөд ингэж нэг одоо зарим хүмүүс чинь янз шүү дээ. За халтуурдсан байна ч гэдэг ч юм уу. Энэ дээр тоглолт нь ингээгүй нэг ер нь бол тэр дүрснээс бас холбоотой. Тэгээ бид нэр яалтчгүй тэгэл яахын нэгэнтээ устцсан юм чинь тэгэл дахиж авч ирсэн. Энэ бол бас маш бидний хувьд бол маш тийм час өдөр байсан. Тэг. Гэтэ нэг тэрний хаажгаар ер нь бол амар гоё байгаа. Одоо юу гэдэг нь бүхэл юм давхцсан нэг юм зовлон жаргал одоо бүтлгүүтэлтэй харуулсал юу гэдэг юм бүгдээрээ л давхцсан тийм л сайхан жил болж байна. Сонирхолтой их сонирхолтой жил байна. Экшн жил их үү те. Хамт олон гоё бүрдсэн л байна гэсэн үг л дээ тий. Буцаад эргээд цуглаа гэдэг чинь болж байгаа. Тэгээ дээрэс нь яг хуу тэр төгсгөлийн тэр устсан юунууд сценүүд байсан бол илүү гоё болно. Нөгөө аргагүй л дээ чинь жүжигчний анхны мэдрэмж нь тэр тоглолт бид нар чи өөрсдөө тоглолтондоо орж нөгөө нэг за энэ тест яг болцсон гэж хэлсэн чи тэгэл гинт бид нар дараагийнхаа сценыг авах гэж манай зураглаач гарч яваал. Тэгэл би DJ юмаа бэлтсэн байжсэн чи анхаа газ чат ирэл гараад ирээ чи үгүй гэлтэхгүй. Үгүй ирээд хүн зураг авъя л та гэсэн чи энийг юм болчлоо гэхгүй. Тэгэл палж одоо нөгөө нэг гар ялах хэлрэл хаарч шатна гэж яддаг шүү дээ яг. Тухайн үед бид яг нөгөө нэг киноныхаа бараг 60-70% нь Төв аймагт зураг авч ирсэн. Тэрийг бол нөгөө нэг хот руу зөөвөрлөхгүйгээр тэндээ шууд компьютер дээр хуулаад дүрсүүдээ зөвлүүлээд явж байсан байхгүй. Тэгээ яа би
бүр томор нь л бодож байгаа юм чинь. Нэр нь Тий. бүх сцен л. Бүх сцен яачих. Бөө ингээл тэлтрээд бүрээс амар тэгсэн Аз болж харин нэг өдөр л Нэг өдөр нь Газар нэг өдөр юм байна те. Гэтэл тэгэнгүүт заяа одоо тэр дүрс ингээд тэр өдрийн гоё тоглолттой дүрснүүд устчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөө нэг ингээд юм анхаа битэр чинь хамаг юм толгойд ирсэн дэлбэр тэлтэрч байгаа юм чи. Тэгэнгүүтээ нөө одоо манай тулгай хооногч манайч одоо манай жүжигч толзоо зүгээрээ ахнараа дүүнэрээ найзуудаа нэгэн тийм болсон чи хэдүүлж чадахгүй юм шиг дахиад сайжруулал авчи. Гээд яг баг айгуу гоё тэгж байгаа мөртлөө за гэж байгаа мөртлөө нэг дахиад нэг тэр сценээ тэлттэй тоглонгот ингээд гэж жоохон ийм арай нэг мэдрэмж нь өөр болчихсон шүү дээ. Бас нэг зэрэгээ санаа зовсон заараа зөвлөд байна. За ер нь бол 25 он бол бас сайхан амжилттай үзээтэй шижигнсэн жил байсан байна. Шингэн жимс гранин. Бага сахартай ч илүү амттай. Big Boards Original Cola. Таны баярын ширээг жимэх төгс сонголт Bottega. За манай нэвтрүүлгийн дараагийн яг энэ баруун талд харагдж байгаа дартсыг харж байна манайхаа. За энэ дартс руу нэг хүн 2 удаа шийдэх юм. 2 удаа шийдээд гол зорилго бол ерөөсөө тэн дээр байгаа зургнуудыг онох. За тэр зургнуудын оноод ард нь заримынх нь ард нь гарын бэлэг байгаа юм тэтгэж чинь. За зарим дээр нь шийтгэлж байгаа. Тэгэхээр одоо энэ оны эсвэл 25 оны сүүлхэр яндоо таацтай яндоотой байх нь үү гэдгээл хамгийн ихний шалгуур гэж үзэн л дээдүүлээ. За тэгээ дартсыг 2 удаа шийдэн хинээс эхлэх үү? Нар зөв өвчөө анх сүх сайхнаа буйна гэж. Тэгээ. За тэгээ. Айгуу сайхан анх сүх сайхнаа буйна гэд нэг юм дууны Анхны сайхан буйн гэдэг. анхны сайхан буян гэд айгуу гоё. Халаалт гэж зүгээр нэг шийдэж болох юм уу? Танаас шийдгээ. Жоох ууртай. За жоо хийш. За би ч одоо яг стандартаас бол сайн л да. 2 шийдэн те. За би ч 3 сум үгүй за. за А нэгдэх нь халаалт юм уу те? За үзье. Халаалтан дээр бэлгээ онцгүй юм. Тэгвэл гоё юм шиг. Голын улаан дээр онвол яг ч хүлтэй те? Голын улаан дээр онвол 50 сая төгрөг хүлээж байна. шууд Аа. нэр юм уу? За За. Тэр багцсан одоо хамгийн шийдэнд ойлгомжтой арай. Яг авах юм уу? Нэг авах юм уу халаалт аав гэж штэ тооцох. аав штэ юу гэж байгаа. Шийтгэж байсан тэгээд Цасан. шийтгүүлээс гарч цасан. Цасан чи юу байдаг лээ? Аа. Анхаагийн шийтгэл байна. За Эдгээр хүүхэлдэйн киноны дүрсүүдээс та өөрийгөө алинтай төстэй гэж бодож байна вэ? Сонгоно уу? Яагаад вэ? За. Энэ хүүхдийн дөрөв байгаа. ер нь алинтай чадлах байж магадгүй дээ. За энэ нөгөө Мадагаскарын нөгөө анааш. За За нэг нь энэ байна. Нөгөөх нь Симбагийн Пумба. бомба. За Angry Angry Birds-ийн Angry хамгийн уртаа. За энэс бол холох нэг тийм амар уртаа хүн бол. За Шреки илжиг Биш баха тий. Тэр За тэгээд Кунфу Пандагийн панда. фанда. За энэ хэд байна да? Алинтай нөлөө төстэй. Би ер нь хэсэг таргалаад бас помба шиг болсон тий. Одоо ч бомба гарна шүү дээ. Одоо ч жоохон турцсан бомба. Жоохон турж яваа. Жоохон турж яваа бомба. Одоо жоохон шуухтанж байгаа Пумба. Нэгдүгээр ангийн помба. бомбатай л адилхан. За доторх нь бол бас Пумбач сөгжилтэй. Өсөлтөө. Хөвгөлтэй. Жоохон удаан. Ер нь би бас жоохон удаанд ордог шүү. Найзынхаа бас төлөө штэ. Симбагийн төлөө нөгөө Тимоныхан тий манай Тимоны төлөө. Өө чи бит хоёр ер нь Тимон бомба хоёр юм биш үү? Амбуугаас солих юм шүү. Логогоо л тийм болгочих юм шүү. Ер нь Тимон Пумба. Танад ер нь тийм Симба байна уу? Симба болчих Тэгээ гээд. Симба алах. Ерөнхийдөө помба. Ерөнхийдөө бомба. Ерөнхийдөө Пумба. За Пумбатай бол ер нь би ч гэсэн санд нэг чинь бас төстэй. Дотоод чанар нь бол төстэй. Гадаад чанар нь бол помбач юм. тий. Түр манай хүн дэндүү зүйл. Тий, зөв. Айгуу цэглэхтэй. Энэ хүн шиг шүү дээ. Аа. Нэлээд дараалаад одоо шуухтанж яваа Пумба. Шуухтан жаа. За окей. За. Шинэ жил хийх. Сайхнагийн шийдэл. За. Шинэ жил бацсах За гэдэг. жил. Энэ жил чинь шинэ жилийнх нь хамгийн анхны хөтөлбөрийн жил өстэй. Үгүй нодлон Нодлоныг үзчихлүү. хийсэн ш нээлт. Энэ хоёроос Ер нь хамт Үр давсгүйгээ тий. хоёр байна уу? Энэ ойлгохтой удаа. Ойлгочих маш урдан л да. ямар юм бэ нэ? Хамгийн дулаахаа гэж байгаагаа чиглүүлээ. Ер нь шийддэг үү? Шийдэжсэн. Гэхдээ яг бол их амар тийм. Заасан уу? Унчлаар тэгэхээр яхаа. Ерөнхийдөө юм. Тэр тий. Ерөнхийдөө. За нэг үзэх юм уу? За тэгээ. За. Унцаа юмч тий. Чадахгүй хүмүүс дахиад зогооч. Тэр засаа охин уу? Үгүй.
Цаа буг. Зураг руугаа анхаараад байна. Хоёр сонголт зүгээр онсон. За дахиад үзье. Онсон шүү тэгээд дээ. За За би тэгээд ганцхан шийдэж Цаа байна. буг. 3 штэ 3 штэ. Аа зураг анхаараад Бэлэгний байсан. аймс. Тулдаа бодохгүй шүү дээ. Оо за За ер нь бол цаа буг эсвэл бэлэгний энэ аймс хоёроос сонгох айлын сонгох юм өөрөө. эхнийхээ сонгоч. За бэлэгний аймс. Би бас яг тэгж бодчих. Бэлэгний аймсны ард. Ахны юм Тэ анхны юм гэдэгчээс. Бэлэг За. баг уу? Шийтгэл байна. За ер нь бол гэхдээ бэлэг энд Байгаа байгаа шүү. шүү. За байгаа. За та хэр сайн балетчин болох бололцоотой хүн бэ гэдгээс сорж үзэх боломжийг олгож байна. Та энэ зургийг дуурайж 30 секундын турш балетийн позыг барьж үзүүлнэ үү гэж. Oh my god. За балетийн за энэ одоо хуруунд ийм өндөр хэсэг готлоо тогтох нь ажээ те. Гэхдээ гоё аргалаад энэ гоё балетийн поз үзүүлээч. Бас энэ студид байгаа ганц үзэгчлэн ганц үнэлтэй нь. Бид хэдийг. Өө Шагнаа. тийш. Наад чи энэ шиг ирсэн бол юу вэ те? Энэ шээсэн Би бол чадхаар байна. Над дээр бол гоё л байна. Яг сайн хөл дээрээ сайн Сайн хэлээ. Бүгд көөнжүүд очиж. Бараг тэнцвэрээ болоо сурцсан байна лээ. За одоо тэгээд ингэж зогсох юм уу би? За Баруун Хаана хүчний яаж булчин чангарны цаа. яг нурдтал. За энэ зогсож байна. Та нар л арах юм уу? Тэг камер руу. Камер руу гарах юм. Ингээд уу? бид нар дөрвөлөө За, зургийн 40000 бол алдаа. За тэгэл зогсчих. Юу? Бүжгийн хоёроор зогсоод. 20 секунд гэлөө. Тий. Хүүшийн нэр ямар юу юм биш тий. Болохоор хоёр хөл дээрээ тогтдог гоё балетийн поз санаанд нь орж байгаа юу вэ? За ёстой би поз мос ерөөсөө санаад байна. За. Титаник. Ард нь очиод ард нь очиж зогсчих уу? За бас. Өөрөө дотроо тоолоод өөрөө шийдчихээ. За. Хүчээс юу ой руу холоо. Уга сая чи зогсолтыг л хараач. Хагасаа гоцтой. Хол. Ер нь зүгээр л ийм нарийн цэнгэний үед бол бүжиглэх Тэр бүжигч Зоглоод хойд харангуйгаар чоколад бүжиглдэг бүжиглж аягүй шүү дээ. Тэр сансар савалт өөр шүү дээ. Амьдч бид шүү дээ. За. За дараагийн өмнө. Буйна. За. Одоо нэг бэлгэн дээр оноод өгөөч чинь бэлэг байхгүй гэж яг бодлоо. Надад бол нэг би үсэг буухгүй л. Дараагийн тойргоос гуруула бэлэг явах уу? Юу. Ахиж итгэдэг. За яж би солгоо. Бүр холбос. Арай холдчих. Арай болчихсон шин. За тэгээд Албар юм шиг өөрөө. Аггүй. агуу хэлээгүй шүү. За. Грин чүү юу яа. Аймагаас ирсэн хүмүүс чинь ингээд хол зогсоод байдаг байхгүй. Цаанаас. За, ер нь даацсан. Энийг цаашаа оруулч та. Энэ одоо өөрөө хувьдаа сомтоо Хэрвээ би онохгүй бол яах вэ? Хонохгүй. Тэгээд катлчаал дахиад оноолно шүү дээ. За тэгэл шинээр хэлчих. За хоёр дахь нь. За, гэрээ. За шивэн Зинч авчив. Би уулын гринчиг оонох. Гринчи ард бол Авч байгаа хүн баг байхгүй хаа. бэлэг бэлэг байж магадгүй тий. Албаар Суух уу? зөрүүлээд. Гринч гэх тусмаа. За буйнада баяр үргийг гарын бэлэг ба. Баяр үргээ гринчи ард. За бид нэг Хасхын юм хэлдэг шиг. Анхны сайхан буйны бичиж штэ ерөөсөө. маань. Мөнгөсөн л хоёр юм байна. Саяхан штэ, саяхан суушиг төгсөн өстө та хоёр. 12 Харцаатаараа. Араасаа штэ ерөөсөө. Араасаа л нэг авдарнаас л юм авж байгаа юм шиг үстэ. За засаа охиндоо цаашаа тав. Хөхтөө. Хөлхөө. Засаа охиндоо юм засаа охин. Би засаа охин юм уу? Чи буйнад өгч. Тий. Бэлэг. Оо баярлаа. За За мерси. юу ячаа? Анхаатаас өгчээ. За. Оо за. Бас шийдэж оролцож үзсэн юм байна. Аа за за. За тамаа. Бас. Ганц байгаа бүсгүүдээ. За нэр нь За энэ нэрийг Еврош. дахиад хэлээд. Еврош. За. Литрэл хийвэн тэгч. Гоё. Чиглэг арга билэг. За. Баярлаа. Баярлаа. Гадаад За, хэл дээр. нэвтрүүлэг дуусаагүй. Бэлэг авангуут. Бэлэг авчихаар нэг дуусч байгаа санагдаад явчихдаг. за дамаач шатна. За нэвтрүүлгийн түрүүний дартсан шатан дээр бол хоёр шийтгэл за нэг бэлэг аваад амжлаа. Амтлаасан бэлэгтэй гэдгийг бид нар нотолж чадлаа. Баярлалаа. Үний юм байна уу? SP өгдөг юм байна. За тэгээ дээрэс нь SBN телевизийнхэн маань та гуравтаа зориулаад 2025 оны дүгнээ оны онцлог мэдээ та гуравт ингэ зориулж бэлтгэсэн байгаа юм. Энэ мэдээтэйгээ хэр санал нийлж гин энэ мэдээнийхээ талаар дараа нь гоё дэлгэрүүлээд яриа. За энэ нахах. Өөрсдөө унших юм уу те? За нахах. За нахах. Үйлдэл бүрээ үзэсгэлэнтэй байлгая. Еврошив.
Дур булаан төгс дүрх. Түлип. Таны гоо сайханд хувьсэл хийн. Эвлүү дээр. Оны онцлог мэдээ заахах хэсгэлээ уншия. За. Оны онцлог мэдээ Нарантуул зах дээр танилцж соёл урлагийн их сургуулийг хамт төгссөн, Амбу продакшныг үүсгэн байгуулсан Б буян тогтох О анхс бүх хоёрын хинэн бодит амьдрал дээр баруун Монгол аялгаар илүү сайн ярьдгийг сонжиж үзэх хүсэл үзэгчдэд төрдөг гин шүү. Гинэ. За нэг үзэж. За хэн сайн ч гэж одоо Ойлгомжтой. би бол мэдээд байна л да. Би бол мэдж байгаа. За Уйна зааж өгсөн анхаад. Ер нь анхаа. Тэгсэн. Тийм бах тий. Тэ. Миний аялга дээр яг ажиллаж байгаа хүн чинь. Ер нь манай носон байгаа 1-2-ын аялга дээр яг ажиллаж байгаа хүн чинь буян тогтох шүү дээ. Тий, өөрөө баруун Монголын аймгийн Увс аймгийн Давс цумын уугуул Увсын ангууч гэж. Увсын ангууч гэдэг. Сайн дэж биш. Надад чи намайг насаараа судалж байгаа гэсэн. Сая яг нэг бүтнээр бөөнөр сууж байхдаа тэгсэн чи гинэ цадгаж. Яасан гэсэн чи ингээд төгссөн шүү дээ 15 он. Төгссөн чи ингээд манай ламхуу багш хуурсан гинэ. За одоо тэр ингээд эмоц продакшн руу, тэр ингээд маск продакшн руу, тэр драмын театр руу те энэ ингээд хуваараа ингээд од олоод тэгээд буян тогтох анхс бүхэнд очив. Буян тогтох Анхс бүхэнд. Анхс бүхих рүү. Бус тулан продакшн театр гэсэн буян тогтох анхс бүхэнд. Буйна анхаарлуул. Тэндээс л өөрийгөө олсон гэдэг шүү дээ. та хоёрын ер нь цаанаасаа л те нийлүүлээд авъя. Наа чи манай удам ихс амар судалж байна. Би тэр оюутан байхдаа энэ хоёрыг анх хараад юу яддаг гэсэн шүү дээ. Ялгадаггүй байсан шүү дээ. Хэдлээ ч нэг эсмэг байсан шүү дээ. Энэ хоёр чинь адилхан байсан байхгүй тий. Хувцлал ч юм уу. Бид чинь яг оюутан багт тийм. Барнаа. Оюутан багт нэг хамтлаг байсан. Тэгээд баян хамт явна. Одоо стил жанр үсгэдэг ч гэсэн ер нь адилхан нэг юм хэсгэр апро мопротой тий. Танаач бүгдээр юм байсан болохоор хэсэг нэг жоохон андуурж явж байсан үү. Тэр үс чи тэр үед би бас л ахлагч байсан да. Ер нь бол за Нарантал дээр танилцсан гэдэг түүхээс тэр чи одоо оюутан болохоос өмнө шүү дээ тийм ээ. Тий өмнө. Тэгэхээр чи хэдэн жилийн нөхөрлөл байгаа юм бэ? Тэр ч одоо юу лээ? За одоо 20 луу ер нь төгсөж байгаа шүү. Төгсөж байгаа. 16 7. Тоочгийн үеэр чи Fantastic Production 10 жил, анхаа буйна 10 жил гэдэг барыг тэгж ажилласан. Ер нь бол ер нь 20 луу төгсөж байгаа. Сууд 11 жил. Тий. 10 жил. Тий төгсөд 10 жил болж байгаа. Оюутны цаг 14. Тэгээ тэрнээс өмнө тий. Тэгэхээр яг 16 17 тийм байна тий. Зөв. Тий, тэрэг төрдөг, өндөг зардаг байсан гэж 2007 2008 он үе байхгүй. Тий. Тэгэхээр чи одоо бие бинийгээ яах нөхөрөө юу хүсэж чинь гэж баг харцаараа ойлголцдог болцоосон байгаа зү. Тэгээ Одоо тэгээд хоёулаа сайхан гэр бүлийн хүнтэй болчоор нэг жоохон харамлангуй байна уу? үгүй цаадаа ч нөлөөлөхгүй. Манай гэр бүлийн тийм битэрийн тийм орон зайд халтахгүй гоё. Зөв. Тэгвэл тэр ойлгоод авчиж байгаа юм л да. Тэр маш сайн ойлгодог. За энэ мэдээлэл бол тэгээд ерөнхий бол Увсын ангууч маань арай илүү сайн ярина. Тийм ээ. Тэр бол юм байна. Тэр бол тодорхой. За энэ сайхны мэдээлэл юу гэж байна? Оны онцлог мэдээ. За минийх болохоор биерээр шагналсан Монгол үеийг тээгч эмэгтэй уран бичигчднүүдийн ГОПХ 2025 үзэсгэлэнд каллиграфч оюун сайхны бүтээлүүд дэлгээгдлээ гэсэн байна. 2024 онд Монгол хүчиг хэмээх каллиграфийн анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаснаас хойш түүний урын санд шинээр төрсөн содон бичвэрүүд юу байх бол гэсэн тийм онцлог мэдээ байна. Ерөөл Батар шиг. Ер нь бол юу байх вэ? Ер нь бол төлөвлөлтгүй ер нь. За одоо энэ боддог. Миний анхны бие даасан үзэсгэлэн ингээд аюу олон жил боддог. Ингээд бодоол дотор ингээд за энийг яг бүтээл болгоод үзэсгэлэнгээ ер нь нэг ийм жанраар гарган марган ч юм те ингээд боддог. Яг энэ 24 оны анхны үзэсгэлэн бас их санаандгүй санал аваад хүүхд залуучуудын театраас Ариун Балдах боёх надад санал тавиад манай театрт үзэсгэлэнгээ гаргаач гэв. Шууд хосоол ерөөсө татгалзаагүй. За гэд өөрөө тэр чинь ингээ хүүхд залуучуудын театр би өөрөө өвдөгч хүн. Би энэ Монгол бичгийг хэнд түгээх үү? Яаж одоо тэ хүргэх үү гэдэг чинь миний бас зорилго байгаа штэ. Одоо миний эрхэм одоо нэг ингээд тэмүүлэл хүсэл байгаа. Тэгээ яг тэрнтэй ингээд миний бодолтой маш сайхан санал нэгдсэн тийм одоо урилга ирээд тэгээд анхныхаа бие даасан үзэсгэлэнг хүүхд залуучуудын театрт гаргасан юм.
бүр буулгахгүй бүр миний үзэсгэлэмээр сар тэнд дэлгэгцэн. Тийм тэгээд 9000 гаруй хүүхэд үзлээ гэсэн тоо баримт ирээд бараг сонсоод бүр ойлгох хэрэгтэй. Ер нь уран бичээчээр яг хэдэн жилийн турш одоо уран бүтээлээ тойрвж ийн ер нь агаа сонгосон юм. Би өөрөө бүр багасаа монгол бичиг сурсан. 7 наснаас л баг монгол бичиг сурсан. Тэгээ мэдээж ээж аавын нөлөө гэж байгаа. Манай аав их монгол бичиг дуртай хүн байсан. Тухайн үед ч зурагтаар бас яг л монгол бичиг заадаг байсан үе. Тэгээд сурцсан байжгаад яг нөгөө аав ээжийнхээ сонголтоор нэг сургуульд орсон чинь нөгөө сургууль нь эхний жил одоо нөгөө хөндлөн бичгээрээ лекцээ бичиж болно. 2 дахь жилээсээ 2 дугаар курсээс ерөөсөө тийм хөндлөн бичиг байхгүй шүү. Босоо монголоор гээл. Тэгэл ерөөсөө лекцээ ингээл монгол бичгээрээ л бичдэг. Одоо босоо монгол бичгээр бол ямар ч асуудалгүй. Тий. Хөндлөн бичгээр одоо бид нар бичиж байгаа юм шиг л. Тий, монгол бичиг чи өөрөө нөгөө нэг дээрээсээ доошо бичигддэг учраас хөндлөн бичгийг бодвол маш хурдан бичигддэг бичиг байхгүй юу? Одоо монгол бичгээ яг тэр нандин сайхан юм дээр л маш их цаг орох байх. Гэхдээ та нарыг би бол одоо энэ телевизийг би ингээл нөгөө дашрам нөгөөс нөгөө боломж ашиглаад хэлэх нь болохоор монгол бичиг болон хэл соёлоо битгийгээрээ. Ерөөсөө энэ монгол үндэстэн одоо энэ монгол тусгаар тогтносон улс чи ерөөсөө юун дээр тогтоох вэ гэвэл бид нар хэл бичиг соёл дээрээ л тогтно. Тэгэхээр одоо тий бид нар гадаад хэлтэй байж болно, гадаадд сурж болно. Гэхдээ яг энэ монгол бичгээл ерөөсөө монгол бичиг болон монгол хэлээ ерөөсөө ингээд одоо байнга сурж аах, нандинаж хадгалж аах, чаддаг бол бусадтай зааж аах. Тийм байгаасаа гэж их хүсдэг. Тэгээд 25 оны үзэсгэлэн маань болохоор ер нь санал нэгдэж тэгээд яг ингээд онцлог мэдээ болохоор гэхгүй. 25 онд болоос. Тэгээ. Тий. 26 тий. Сайхан амжилттай тийм үзэсгэлэн гараа болтугай тийм ээ. Баярлалаа. Улс даяараа онцлог мэдээ болохоор за тэгээ дараагийн кино зохиолыг би босоо монгол бичгээр авна шүү. Харж байна. За таны мэдээ юу гэж. За гинэ Happy 31 оны онцлог мэдээ. Нусан Багая киноны 2 дугаар анги зураг авалтыг 2 сарын дотор хийсэн кино найруулагч буйн тогтхой авьяасуу эсвэл энэ кино багийнхан хунддгүй иддгүй амардгүй супер баг байв уу. Дараагийн ангийг ихэд хурдан гаргадаг нь кино багийнханд үзэгчдэд хүртэл цаачаардгүй гэнэ. Оны онцлог мэдээ SP 2020. За энэ болохоор шүү дээ. Өөрөө өстэй өөрөө Бүр онцлог мэдээ болгоод хэлсэн. юу яасан? Ното ноцтой мэдээ. Кино найруулагч буйн тогтсон гэдэг. За тэгээд юу яасан? Хүмүүс ер нь бас ихэнх нь ер нь бас тэгж юу яаж байгаа. Ямар хурдан хийгээд байна те зарим нь ч одоо юу гэдэг жоохон халтуурдаад байна уу те зарим нь бол яг амар гоё тийм ямар ч юм юуг хүлээгээд авчиж байгаа. Цензур тахгүй хүлээгээд авч байгаа. Тэгэхээр анхаа бит хоёр ерөнхийдөө одоо юу гэдэг нь оюутан байхаас эхлээл киноны арын албан нэртаал. За тэгээд нэг мэдээж киноны бэлтгэл ажил хамгийн нэг түрүүнд киноны бэлтгэл ажил мэдээ сайн байж ич уран бүтээл бол сайн болно шүү дээ. Тэрнээс биш одоо бид хэд юу гэдэг нь зүгээр нэг сошиал дээр нэг юм контент хийх гэж байгаа юм шиг тэгэж хандах юм бол мэдээж эргүүлээд тэр чинь хариугаа хүртэн шүү дээ. Тэгэхээр анхаа бид тэр ер нь бол анханасаа одоо юу гэдэг нь ах нарын кинонд ч юм уу явж байхдаа ингээд бид тэр дандаа ингээд идея санаа зохиолоо ярьж идэх те тэгэнгүүтээ одоо юу гэдэг нь за магадгүй одоо ингээд төрөө гэдэг нэрийг барьж авсан бол төрөө гэдэг тэр дүрийг одоо бид нэрийг оюутан байхад нэг юм дүр ингээд баяжуулах гэж ярьдаг шүү дээ. Тэн дээр ингээд бид тэр ингээд ярьдаг гэсэн байхгүй. За энэ дүр тэгээ яагаад ингээд эхэлсэн ингээд иймэрхүү ийм ажлуудыг айгүй хийдэг гэсэн байхгүй. Тэгээ бид тэр чинь доолжийн ажиллагаа зохиолыг бичиж эхэлж байхдаа бид тэр бас давхар нусан байгаа яа гэдэг санаа явж исэн байхгүй. Одоо бид нар чинь киноныхаа уран бүтээлийн идея санаа гаргахтаа ярьж байхад ингээд өөр юунууд гарч ирдэ шүү дээ. За наадгаа сейвлээрээ өгөө. Наа чинь бас гоё санаа байна шүү. Гэтэ одоо биднэрт байгаа нь энэ шүү гэдэг бид нар сейвлээд тэгэнгүүтээ ингээд за мэдээж зураг авалт яваад дуусаад тэр нь тийм үү хар монтаж энэ төр ажил явж байхад бид нар дараагийнхаа уран бүтээлийг ярьж идэг байхгүй. Мэдээж бид нар чинь зогсолтгүй хөтөлбөрлөж ийж л бидний ажил төрөл амжилттай явж тэ хүн амтнд бас нэг арай танигдахнаас арай юу яадаг юм болоо. Тэгэд бид нар чинь доолжийн ажиллагаа хийчихэд нусан байгаа нэгэ хийчихэд бид нар увсаас ирж байхдаа бид нар яг зураг авалт явж байхдаа хөш манайхаа энэ араа 2 гэж байх юм байна. За энэ өөрөө баруун Монгол аялагч юм гоё юм мүлжүүртэй юм байна. Энийг ингээд залруулах юм бол бид нар одоо ингээд 10 жилээр хийчихэж байгаа юм чинь энэ зүйл ягаад оюутан нас гэж байж болтгоо. За магадгүй ягаад нэр амьдрал дээр гэдэг шиг байж болтгоо ингэж ярилцаа. Тэр чинь угаасаа нөгөө ингээд юм бэлэн идея санаа байгаа юм чинь тэн дээр ингээд задраа явчихдаг. Тэгэнгүүтээ бид нар ерөнхийдөө бол нэгэн зохиол дуусч ирээд
кино гарсан байхад хоёрын зохиол бүх юмнууд яригдаа байжсэн. Тэгээд 2 сарын дотор зураг авалт гэдэг яг зураг авалтын хугацаа бол тийм боловчиг наадах бэлтгэл ажил одоо зохиол бичих те кастинг одоо пост продакшн ажлууд бүх юмнууд наан хийгдчихэж байгаа учраас бид нэрийг одоо нэг хүмүүс арай нэг ялтч нэг хамт байхгүй болохоор тэгж л ойлгоно л доо. Наан нэг юм бэлтгэл ажлууд аюу сайн хийгддэг учраас магадгүй хүмүүс тэгж ойлгогддог байж магадгүй. Тэрнээс бид хоёрт бол амар удаан юм шиг санагдав. Одоо жишээлбэл бид хоёр одоо ирэх намар гээд шинэ прожект хийсэн байна. Одоо ингээд жишээлбэл манай хоёр одоо ингээд гарч ирэхэд бид хоёр ингээд зохиолын ажил ингээд те за энэ дэр юу авах вэ гэж бэлтгэл ажлуудаас хэлсэн л юм. Усан багаа 3 байх уу? Магадaltaй болоод байгаа юм шиг одоо. Сая бараг ярен дунд нь тэмдэх юм орчих. Би юу гэж сая? Өгөө сая бол өөр бүтээл. Их намар бол явал нэг магадгүй 9 гэдэг шиг явах. бүр өгшөө. Өөр бол Усан багаа галзуу урд гэдэг шиг авцсан байх гэдэг. 10. Үгүй одоо гэхдээ юу штэ юм чи бас гоё хэмжээ хязгаартай байвал гоё штэ тийм штэ. Хүмүүс сайн гэсийнхэн юугаар хийдэл манай монголчууд ч өөрсдөө цөөхөн хүү амтай хилам ихтэй гэдэг шиг. унах хаяалтай те. Гэтэ яг Усан багаа бол сериал бол сериал байсан бол гоё те. Гоё бүр баяжигтаад те. Тэгээд 3 гэж бол одоогор бол үнэхээр амбуу продакшн төлөвлөнд бол байхгүй нөө. бид тийм төсөөлөх байна. Тий, бид хоёр одоо нэг мөрөөдлийнхаа төлөө яаж байгаа 2026 мөрөөдөл рүү явна. Тий. Сая бол бид хоёрын зорилго байлаа шүү дээ. 2025 онд өөрсдөө хүмүүст одоо ингээд танигдах хэрэгтэй гэж ойлаа. Жүжигчнийхээ амжилтаар хүмүүст хүрэх хэрэгтэй. За одоо нэг бидний бидний бүгднгийнх нь л хүсэж байгаа зүйл бол улаан хевсэн дээр алхаж үзэхтэй бүхэл одоо хайртай дотныхоо хүмүүсийнхээ улаан хевсэн дээр алхал өргөн дэлгэцэн киногоо кино театрт нээж үзмээр байна. Тэ. Өөрсдөө ингэсэн бий л том амбуу продакшн кино театр. тэр бол асуудалгүй биелэх зорилго яана гэдэг. Монголдоо гарч ирэхгүй байна. Хаац руу сая гарчлаа. Айгуу бод Азад болоод их юм. сая солонгос кино трейлер хараагүй юу? Тэр нэрээ толоогүй бас нэрээ 26 гэсэн манай амбуу продакшн нэрээ сая солонгосын нэг яг бүтэн нэрийг мэдгүй гэхдээ нэг дотночс нэр дуудаг нэр Хёп гэдэг найруулагч гэдэг байхгүй тэр нэг бурхны амтлаг гэдэг нэртэй тийм кино гаргасан. Тэгээ одоо 12 сарын сүүлээр солонгосын бүх кино театруудаар гарч эхлэх юм байлээ. Тэгээд нийт тэр киноны зураг авалт нь юу вэ? 93% нь баг Монголд хийгдсэн байхгүй тийм. Эндээс монгол жүжигчдээс бас паро баа. Тэгээд тухайн үед анхаа бид төр чинь юу яагаад паро бүгс тэнцээд тэгээд хөрхөө бас оролцоо. Олон улсын наазруул тий. Ахнарын хараас явж лээ. Энд даваас эдийн араас. энэ даваас чүүрэг солонгосон булангаа алцсан гэсэн. Гаргасан чимээр тий. Нөгөө юу яасан те солонгосоос бас нэг тэр найруулагч маань өөрөө битэрт аягүй дуртай. Тэгээд битэрт бас нэг сая киноны санал тавьсан дааш намсан байгаа. Тэр зураг авалт таараад тэгээд чигтэй. За дараагийн нэвтрүүлгийн дараагийн Энэ ямар гоё мэдээлэл вэ шүү тавьчих. Наадах ч болоод өөрсдөнд нь тийм оо заа шүү. За энэ бэлэг зөвл тавьчих би бэлгэн дээрээ тавьчих. За одоо бол яг жинхнээсээ юм цурхаа маягийн Баярлсан сэтгэлийн илэрхийлэл мерси. Өөрийгөө гэрэлтүүлье. Суворовски. Бусдаас үргэлж нэг алхмын урд. Сико. одоо энд байгаа нь ла. Асаасан ла. За энэ бие биенийг өнсч хоёр жоох хөхөд. За энэ өндөр шигтүүд байна те эмхтэй байна. За эдгээр зурагнуудаас өөрт хамгийн таалагдж байгаа зурагнуудаа сонгохыг дүрсээ сонгоно. давхцаж болно шүү. Энэ бол одоо юу юм бэ л дээ. Маш олон улсууд одоо дэлхийн маш олон улсууд шинэ жилийн баярын өдрөө үдшээ юм хийдэг уламжлал дом хэлч юм одоо манайхаас нэг тийм байдаг шүү. Манайх нөө цагаан сараараа гадаа гаргаад мөсгөлдөөдөг шүү. Яг тэрнтэй адилхан нэг тийм төстэй одоо уламжлал байд юм л эдний тайлал юм байна. За тэгтээ аль нь таалагдж байна. Аль нэг нь эсвэл хэлээд авчих. Давхцаж болно. Би голын юм. Голын за хоёр давхцаж болно шүү. Би ла. Ла. Би ч гэсэн лаа. За хоёрлаа. Тэгээд энэ өмсөлдөж байгаа хоёр хүүхэд юм байна шүү. За хамгийн лаг сонгосон хүн бол за лааны тайлбар. Ла бол гэж. Ла сонгосон та эх жилд ад жаргалаар бэлхах нь бааргүй боллоо гэж. Шивэдүүд шинэ жилээр ла сайхан эх онд ад жаргалыг дуудна хэмээн бэлэгдэг. Ла хэдийн удаан жаргах тусам эх жилдээ тэр лаг асаасан хүн төдий чиний ад жаргалтай байна гэж үздэг. Тиймээс шивэдүүд шинэ жилийн өглөө эртлэн босож гигэн Люсигийн гүүрэн дээр очиж 8 ширхэг лаа асаадгаа гэж. За тэгэхээр их л шинэ жилийн өглөө их л завгуул байдаг юм байна шивэдүүд. Гүүр болох юм дээ. За ер нь бол ийм аз жаргалтай байх нь
одоо бараггүй боллоо гэж. Тэгэхээр одоо сансан бодсон бүх зүйлэл биелэх нь бараггүй боллоо гэж. За юу ч шинэ жилийн үдч те орой нэг лаа хасаагаад үзэхгүй. 8 ширхэг гүүр Лаасаа мон лаасаа үзээ. аль нэг гүүрэн дээр нэг хүн Монгол гүрэн дээр мон лагаас манай монголоор шиг гэгэл дүүсэж одоо хиймлээ. чийлээ биш. За Үнсэлтийг сонгосон та дараа жилд аз жаргалын дуудлагыг амьдралаас үргэлж авах нэ. Вау. Болгарчууд шинэ жилийн үдэш бүх гэрлийг 3 минут унтрааж хүмүүр хайртай хүмүүсээ үнсдэг ба энэ нь таны бүх нууцыг хадгалж үлдэх шинэ жилийн үнсэлтийн үе хэмэх утга агуулгатай юм байна шүү. ачаар амар хортой үйл ажиллагаа. Гэрэл унтраад Үнсэлт. тий. одоо Гэрэл унтраад үнсэх нь байна. Романтик. Одоо аргагүй шүү дээ. Чи 2 хүүхдээ гэрэл унтрааж үзэхгүй болохгүй шүү дээ. Стигдэж шүү. За энэ тэгээ тийгтэй шүү. Бид нэр жоохон байхад лаа унтардаг байсан шүү дээ. Энд чинь бол хоёрыг дахиад хоёроор өртөж байна. За, Болгарчууд болоод ингэ тийм байна те. Гэрлийг унтраад 3000% турш хайртай хүмүүсээ үнсдэг. 3000%-нд бол юу бол юу болно дөө. дэс за. Их юм бол. За тэгээд 6 бол одоо болгарчууд шивэдүүдийн онцлогийг яалаа. Манайхан тэгээд тий. Онцлогтой байт юм лээ манай Монголоос. маш олон улсын онцлогийг одоо бид хоёр мэдж байна. Маш олон улсын. Болгар, Шивэр, Ром, Бразил өөрч юу юм. Тэгээ өв таалагдсан ёс заншил байвал бас манайхан хийхэд бол нээлттэй шүү тийм ээ. Хайр дурлалаа дууддаг ч ёс заншил байлаа. Хайртай үнэ шинжлэх орой дуудана. Гэр бүлийн ч яслал байна тий. За дараагийн бас нэг үйл ажиллагаа бол одоо манай студид байрлаж байгаа 2 гацуурыг харж байна. Энэ гацуурн дээр манай нэвтрүүлэгт ирсэн зочид одоо тэр Отгридэн дээр өөрийн 2026 оны хүслээ зорилгоо бичээд тэгээ энэ 2 гацуурыг чимж байгаа юм. За тэгээд тэрийг нь яг эх жилийн өдийд дахиж эргэж уулзаад задлаад за яг энэ нь биелсэн байна уу үгүй байна уу гэдгийг одоо хэдүүлээ эргээд харах нь байна. За энэ дээр 2026 оны өөрийн хүслийнхаа зорилго, хүсэл, одоо мөрөөдөл юу байдгийг тэр болгоноос сайхан бичээд манай студийн гацуурыг чимж өгөөч гэж хүсэж байгаа. Эргээд хэдүүлээ ирэх жил яг энэ бичсэн зорилго хүсэл маань биелж үгүй юу? Ингээд бичээд юу байхлаар бас гоё шүү те. Яг тийм нэг юм дараа нь ингээд харахлаар те нэрээ ямар гоё юм бэ. 26 оны зорилгоос одоо 25 оны зорилго бол за 100% байлаа гэж бодоход хэдэн хувьтай биелсэн бэ? 100% биелсэн. Одоо хараахан дуусч амжаагүй байна уу? Анхаагаа Миний хувьд бол яг хуваар үнэлэх юм бол 100% биелсэн. Ягаад гэвэл одоо анхаа буйна гэдэг хоёр хүний хувьд бол энэ яг одоогийн нөгөө нэг кино хийх, уран бүтээлээ өөрсдөө толгойлж хийх гэдэг бол маш олон жилийн мөрөөдөл байсан. Тэгээд тэр олон жилийнхаа мөрөөдөлд одоо ингээд хүрч байгаадаа бол маш их одоо тэр мөрөөдлөө эхлүүлж байгаадаа бол маш их баяртай. Мэдээж эхлэл байхгүй бол цаашаага тий хүрэн чадахгүй. Эхлэлээ тавьчих чинь гэдэг бол маш гоё байгаа 100%. За 26 бол эхлээс цаашаага явах зорилгоо л бас бичих юм байна. Мөрөөдөл рүү хэлж байгаа шүү. За энэ сайхны хувьд 25 оны зорилго хэдэн хувьтай биелэлтэнд ирсэн бэ? Зорилгоо ер нь нэг 80 орчим хийж дуусгаагүй ажиллаад байгаа. За гэхдээ он дуус хараа Тий. болоог байгаа юм чинь 20% нь бол дуусгах боломжтой тийм. 80% бол гэхдээ маш өндөр амжилт шүү дээ. Бараг л болцсон шүү дээ. жижигхэн юм болсон байна. За 26 оныхаа зорилгыг хоёлаа хүсэл мөрөөдлөө бичээд зураач юм. За манай хувьд 100% Юу яана уу? яг 100% байсан хөл нэг жоохон ухраачлаа. Үгүй чи хөлч нэг бас юмтайгаа чи бас зүгээр Хөлийг бол юмыг хааж ийн гэдэг. этгэн залуу дээрээ юм хааж өгдөг те. Яг уу өстө анхаатайгаа өнгөжлээ. Би тэр чинь яг бас энэ юмны саунд дүүрнэ гэж байдаг гэдэг шиг тийм ихт бол болцсон гэж ханаад яг уу залуу хүмүүс мэдээж би тэр үед урд урдны жилүүдээс илүү мэдээж энэ жил бол өстой амжилт бүтээлээр дүүрэн жил байсан. Тэгээд дахиад зорилгууд байгаа. Мэдээж амьдралын тал дээр ч уран бүтээлийн тал дээр ч тэр зорьсон зорилгууд их байгаа учраас ерөнхийдөө явнаа. Тэ ер нь бол болоогүй энэ залуу хүмүүс юу гэж шууд бас ханах уу? За одоо тэгвэл 25 26 оныхаа зорилго хүсэл мөрөөдлийг биелээд цураа сайхан шимхэн. За үзэгч та бүхний шинэ жилийн баярт зориулсан Happy 31 нэвтрүүлгийн маань дугаарууд үзэгч та бүхэн өдөр болгон хөрсөөр байгаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн маань дугаарт Амбу Продакшны жүжигчин, зохиолч, найруулагч
За дуучин Дангас өх болон Буян тогтох нар маань хүрэлцээсэн мөн уран бичээч Оюун сайхан нар маань хүрэлцэн ирж шинэ жилийн үдшийг хамтдаа халуун дулаан уурын амьсгалтай та бүхэн хамтдаа өнгөрүүлж байна. Дараагийн дугаар өшөө олон сайхан зочид оролцох болно. За энэ дугаарыг ар жаргалтайгаар үзэж байгаа гэдэгт бол 100% итгэдэг байгаа шүү. Болцсон уу? За тэгвэл За сонгоод айл гацуурыг чимэх. Би хажууг хагас зурж юм шүү. За хүссэн гацуураа чимээд. За одоо энэ дээр бол бусад ирсэн зочдын маань хүсэл мөрөөдлүүд бүгдээрээ бичээстэй байгаа. 26 оны 12 сарын яг за шинэ жил гарахын өмнөх нь хэдүүлээ эргэж уулзаад энэ хүсэл мөрөөдөл биелж өгөө юу? буйнаа өөрийгөө жоохон хаач нэгшөө. Жоохон яач. За. Оюун сайхан маань гоё босоо монгол бичгээр Аа, бичиж босоогоор бичиж. Хажуудаа жоох ичих маягтай цагаан монгол бичгээр. Яна. Наадах чи одоо 12 сард би уншиж бардаг байгаа. А боо инөө. Өөрлөө залгаад юу гэж вэ? Яг нэг ач холбогдолтой хүмүүс оролцож байгаа юм шиг Гоё тий. юм байна тий. Баруун Монгол аялгаараа босоо Монгол Бичгээрээ. бичгээр тий. Энэ тийм сайхан үнцэрхэг дугаар болж байна. Чихний чимээг болсон аялгуу сайхан монгол Хүмүүс хэлээ. бас яг нөгөө Нусан байгаа киног жишээ аваад яг иржсэн байхгүй. Нутгийн аялалгүй онцлог шинж чанар гэдэг. За. Тэгээ яг таарсан чи бүр. Сайн тий. Тийм. Цаанаас ш. Энэ утга нь өөрөө гоё л доо. Тэр үгийг бас ер нь ярьсан уу хоорондоо за энэ утга нь өөрөө гоё л Оо дээ. тийш дээ. Стрийн хоорондоо ярьж байгаа л Одоо юу гэлээ би нэг уншиж А тий. Манай нөө тод гэрэл байгаа шүү дээ. Тодоо. Тий. Тэгээ манай тодоо ч өөрөө байгаа. Утга нь өөрөө гоё л доо гэдэг гэж үг. яриад идэм шүү Тий. Тэгээд бид нар ч сүүлдээ ингээд нөгөөх нь ингээд зүгээр ийм түлхүүр үг болоод тэгээд Тэгээд одоо брэнд үг юу ч болсон ч тийм биз алдсан ч тэр ямар нэгэн фейлсэн ч тэр зүгээр утга нь өөрөө гоё шүү дээ гэдэг шиг тэгэл. Facebook, Instagram-аар дүүрэн л Тий. Шамд бол ок. чамд бол ок бол гоё шүү дээ. Тэр л гоё шүү дээ. За энэ нэвтрүүлгийн утга нь өөрөө гоё л доо. Тэгээд за яарч хүсэл мөрөөдлөө биелүүлсэн. Би хүсэл мөрөөдлөө бичээ сайхан гацуур модоо чимчлээ. Эргээд жилийн дараа уулзах нь байна. За тэгээд дээрэс нь одоо энэ ширээн дээр байрлаж байгаа гал тэргийг харж байна уу? За энэ гал тэрэг болвол одоо 2025 онд өөрөө өөртөө хэлэх юм. За чиний тэр шийдвэр, чиний тэр хийсэн зүйл бол маш зүв байсан шүү. Чамд баярлалаа гэд нэг одоо өөрийнхөө идэргэлэлд шингээгээд тэр баярлсан тэр гоё энерги 2025 оны хамгийн сайн хувилбараа шингээгээд энэ гал тэргэнд ачаад 2026 онд л ирээдүйр рүү явуулж байгаа юм. Тэгэхээр одоо яг 25 оны өөртөө баярлалаа гэвэл аль цаг мөчийн өөртөө баярлалаа гэж хэлэх юм. 25 оны. За яг 25 онд л гэх юм бол одоо Нусан багаяа эхлүүлсэндээ л баярлалаа. Хамгийн том зорилго. 24 онд бол бид хоёр яг Амбо продакшн гэж байгуулад долж ажиллагаа гэдэг уран сайхны киногаа хийж гүйцэтгсэн. Тэгээ яг 25 онд бол яг Нусан багаяа нэг уран сайхны киногаа эхлүүлж ирсэн. Тэгээд энэ эхлүүлсэн кино маань одоо ингээд нэг жилдээ багтаа те хоёр анги гарч иж байгаа гэдэг бол яг эхэлсэн тэр Нусан багаяа нэгдэл маш их баярлалаа да. Тэр бас зориг байгаа ш зориг тэр зоригдоо өнөж байсан. Эхлүүлнэ гэдэг чинь бол бас Тэр хөдөлмөрийн хариуцлагатай тий. А энэ ийм битэр ингэж бодсон нөө та нэвтрүүлэг дуурахаас өмнө хэлсэн шүү дээ. Тэгэнгүүтээ битэр за мэдээж 2025 онд баярлж байгаа зүйл нь мэдээж Нусан багаяа. Тэгээ энэ прожекттой бол маш их баярлалаа. Мэдээж залуу хүн бүтэлчд кино хийхдээ бол хүн үзэх болов гэдгээс л эхлэв шүү дээ санаа зовнилтэй. Тэгээ кино хийхэд мөнгө олдох болов гэдэг шиг юм нэсгэлэнтэй айгүй гоё битэрт айгүй гоё урам зориг авч ирсэн уран бүтээл. За мэдээж тэгээд 25 онд ингээд өгөө явуулна. Тэгээд New Project 2026 гэдэг нь энэ дэр комикс сон гэдгийг сандарч байгаа бичиг ямар ч тийм. Үгүй энэ замын үүд орчихгүй зү. Манай дараагийн прожект замын үүдээс эхлэе. 26 онд өшөөл олон амжилттэйгээд 26 он төрөл авчирсан хүлээж авах. Маш олон уран бүтээлүүд араараасаа гарах болтугай. Өссөн зорьсон бүх юм нь биелэх болтугай. Өргөн дэлгэцийн баг 2 3 кино хийгээ тэр болгоно одоо Монголын хамгийн топ үзэлттэй киногаар шалгарч явах болтугай гэдэг байна. За оюун сайхны 2025 оны өөртөө баярлалаа гэвэл аль цаг мөчийн юу хийсэн тэр хүнд баярлалаа гэж хэлэх. Өөртөө баярлалаа гэж хэлээ. Ер нь өөртөө авих баярлж явдаг дөө. Өөрөө хичээ дөө. Маш их баярлж явдаг дөө. Тэгээд нэг юм гацалтанд ороод гацалтнаасаа яг өөрөө өөрийгөө л аварсан. Тэгээд тэр гацалтнаасаа гарахтаа амар тийм нөгөө юу айгу өөр сайхан болж гарч ирсэн.
За эргэн ирэлт өөрчлөгдсөн тийм ээ. Шинээр апдейт хийгдсэн тэр үеийн оюун сайхандаа баярлалаа гэж хэлж байгаа юм. Тэгж чадсан. За мөн адил тэгэл уран бүтээл нь өндөр амжилт төсөй. За баярын хавьд 2025 оны өөртөө аль цаг үе. За нусан бага ядаа баярлалаа гэдгийг ч юм өөр дахиад баярлж явдаг юм. 2025 онд тест хамгийн баярлж Харин тийм ээ. дахиад үнэ ижлэхгүй шүү. Одоо би ер нь бол мэд чинь за тэр л байгаа. Харин тийм ээ. Би одоо тэр Гэр бүл. тий Гэр бүл. тий гэр Тийм үзэж ээ. та. Мөчлөгөн дээр боллоо шүү дээ. Яг амжилтлаа шүү дээ. Яг амжиж барьж авлаа шүү дээ. Тэр насныхаа мөчлөгөн дээр. Тэгээд амар гоё амьдралын хамгийн том бэлгийг авч байгаа. Тэрэндээ баярлалаа. За тэгвэл тэгэл гэр бүлд наад чагласан. Марах 3 гурлаа гэр бүлд тийм ээ. Тийм бүгднийх нь гэр бүлд наад чагласан. Бэлгээ өгье. Үлийн өг. Миний засаах юм ингэ. Өө яах нь тий. Аа хөдөр цаад өрөөнөөс гэдэг цагаасаар. За юм аа ивент тэтгэжээс яаж аяг таад зориулсан дээжээс явж байгаа шүү. За. За Наран группийн маань 35 жил болж байгаа. Наран группийнхандаа баяр хүргэе. За Наран группийн маань бүтээгдэхүүний дээж. За баярлалаа. Цааш за. За энэ бүгдээрээ адилхан дөө. За За яах нь тий. Би Би нэг нэг санаасандаа нэг ихч бид нар нэг тусалж байгаад юу яах вэ? Найзын очоод тусалж исэн чинь ихч баярлаг 10,000 төгрөхгүй. Тэгмэл яг саяны шиг ихч яах нүртэй ихч байгаа сандарстай чааваасаа гэж. Тэгч үе энэ үг чинь голоод штэ гэх. Айгуу тийм. тэгээд бас баяр болж байна тийм ээ. Аа энд айгууд бас баяр болж байна шүү дээ. За тэгээд баяр болж байгаа ч бас манай нэвтрүүлгийн ивент тэгч ботега. За бүгдээрээ шинэ оноо огтож авах байгаа. Удахгүй шинэ оноо ирэх чинь шинэ амжилт, шинэ ажил, шинэ дурсамж. За зарим нэгэн одоо үзэж байгаа залуучууд маань шинэ дурлал юм. Шинэ бүхний эхлэл болсон шинэ он маань ирэх чинь. Тэгэхээр өдрөөс хориглон дарс бодуулъя. Амжилт хөтөлийн Амжилт хөтөлийн. За энэ жилийн 12 сард тасралтгүй тийм ээ. Ямар ч тэс 12 сарда тасралтгүй болон гараад авах болтгоо. За тэгээд энэ багцуудыг үзэгчтэй мөн энэ үгүй хэлё. Энэ бол ер нь дандаа л хөтлөгчнөр байгаа шүү. За аз жаргал хамгийн сайн савхныг өсөөр уран бүтээлийн өндөр амжилт хүсье. 2026 оныхын ажил үйл амьдралын цаг минут секунд болгон аз жаргалаар дүүрэн байх болтугай. Шинэ оны минь төргий. Опа! Опа! За За шинэ оны мэндэ. За шинэ. за цаашаа ч гэсэн амжилт хөтөлийн дэдийг хүсье. Би ч юу дандаа дээдэн тэр нэ. За тэгээд манай байгууллага 1993 онд ээжээрээ хөтлүүлж эхэлсэн бол одоо байгууллагыг өнөөдөр 2000 байгууллагыг хөтлөгтэй чинь Хүрчээ. хөтлөж өссөн бол одоо хөтлөж явахаар тий. За тэгээд дээрэс нэг хүсэх зүйл байна. За шинэ жилийн баяр болж байгаа юм чинь. За одоо Нусан багааны 2 кино гарснаас хойш Нусан багааны киноны дууг бол одоо манай Буян тогтох маань өөрөө дуулсан байгаа. Тэгээ маш олон хүмүүсийн сонсох дуртай дуу, маш олон хүмүүсийн сэтгэлд хүрсэн чихэндэн сонсголтой тийм сайхан дуугаа. Тэр дуугаа манай студийн зориулаад, за дэлгэцээ үзэж байгаа үзэгчнэрт маань зориулаад айдууны мэдлэгээ бариач гэж хүсэж байна. Аа талын цэцгөө. Талент цэг нөө 2 сая өвдөлттэй. За шинэ оны минь дүргий. За шинэ оны минь. За тэгээд өнөө хаагаа тайзан дайрж байна. Бомбо продакшны захирал. Яг хэн захирал вэ? Манай Хоёулаа л захирал. яг гарын үсгээ зурдаг л би. Гарын Гарын үсгээ арай сайн. арай ер нь тооцоо баланс сайтай. Ажил олгогчоор би араас нь орж. Манай захирал би бас гарын үсэг арайсан. Гарын үсэг хил ам сайтай. Одоо яг нөгөө бичгийн хүнтэй одоо яг нөгөө нэвтрүүлэгт ингээд таасных нэрээ яг продакшныхаа бас юуг тий Амбу продакшн гэсэн бичгээ бас Монгол бичгээрээ гоё бичүүлээд авъя л да тхөө бас гоё юм гоё шүү. чинь одоо эх хонд бит хоёр бас ингээд студиутэй болно хувийн тий том уран бүтээл эхлэж байгаа учраас өөрсдөө хувийн студиутэй болъё гэж бодож байна. Тэгээд хоёрын сайхандаа бас санал тавьж байна тий манай продакшны дээр одоо тэр сайхан нэрийг одоо монгол бичгээр бичиж өгөөрэй гэж хүсэж байна. Аа тийм аа. Жохон нурм. Яг одоо хэлчихээ. Ямааны халуун дээрээ Баатар авах уу? ихчтэй. Хоо бэлэн мөнгө тэгээд хэлээрээ. Тийм нөгөө студид бэлэн болохоор за энэ хан дээрээ гэд зураг хөргөө явуулаад яг тэрэндээ таарсан хамгийн гол нөгөө урамчлаг зүгээр нөгөө бэлэгдэл болгоод өлгөх их чухал л да. Гэхдээ тэрийг бас орон зайдаа тааруулаад бас дизайнд оруулаад бичнэ гэдэг, бичүүлнэ гэдэг чинь аюул чухал байхгүй юу?
Тансаг мэдрэмж эмгтээлэг төрх Пүнт драма. Таныг тодорхойлох дүр төрх диез дамат. Таны цэгийн цэцэг тастада болчихны цэцэг таялхан хөөрхөн охин эхрийн нэг л чимээ би чамайг олж харсан чи над руу ихсэж харсан чимээгүй дуугахураа инэм сүлийнхэн зогсон чимний хүүгээ шиг аюулгүй сэрүүн зөдөн минь чилэг шилээ чимний харин эзэн мөнчмэ үрдий хараа чамда би зориулна харж байсан хайрын харцыг хархан нүдэрэ мишэхээ хайрлан дурлал зүрхий чамда хацар дээр чин зодонсий чи бидний хайрын түүх энэ мөчөөс ихсэн сэрүү сайлх сэвшүүлж сэтгэл зүрхээ чамдаа өгсөн чиний хүүгээ шиг аюулгүй сэрүүн зодон чилэг шилээ зэнгүнчмэ үрдий хараа чамда би зориулна. Баярлалаа үзэгч та бүхний гэр бүлийн гишүүн болгон зориулсан шинэ жилийнхэн баяр зориулж байгаа SBN телевизийн Happy 31 нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үзэгч та бүхэнд хүрлээ. Энэ удаагийн дугаард Амбу продакшны жүжигчин найруулагч Ангас уян тогтох нар маань мөн уран бичээч оюун сайхан нар маань оролцлоо. Дараагийн дугаараар сайхан зочдтойгоо эргээд уулзцгаая. Баярлалаа. Харин эзэн гүнжмэ үрдий хараа чамда би зориулна. Уйнаши